За зарчмын хувьд алдарч авлан гишүүний хуулийн төслийг бол дэмжиж байгаа маа. Нэгдүгээрт шалтгаан нь бол одоо байгаль орчин усны их үүсвэр усан сантай холбогдлолтой маш их охирол амсаж байгаа хэм бүхэн мэдж байгаа. Хоёрдугаарт бол бас энэ өндөр даацын цемент зуурган дээр голын хайрыг ашиглаад байгаа. Энэ нь өөрөө бага даац дээр л ашиглах ёстой. Ялангуяа зам дээр ашиглаж болохгүй. Тэн дээр бол дайрах ашиглах ёстой болохоос голын хайрыг ашиглах ёсгүй. Тэгэхээр энд хяналт байхгүй. Өнөөдөр манайд бол барилгууд бол 20 давхраас дээшээ болоод эхэлсэн. Ихэвчлэн дандаа энэ голын хайрыг ашиглаж байгаа буюу стандартд нийцэхгүй хайрыг ашиглаж байгаа. Тэгэхээр тэр агуулгаараа бол за энэ тодорхой хэмжээгээр нөгөө өртөг зардлын хувьд цементийн зурганы үйлдвэрүүд дандаа энэ Улаанбаатар туул уулын сав газраас хайрыг олборлж ашиглаад байгаа. Гэхдээ энд 2-3 асуулт байна ажлын хэсгийн ахлагчаас. Энэ хуулийн дээр түгээмэл тархацтай гэж оруулсан байгаа ч гэсэн бусад ашигт малтмал хайгуул олборлоход эрсдэл учрах уу тий? За энэ дээр яагаад ингэж асууж байгаа юм бэ? Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-1-ийн 4-ийг зааснаар нуугар цөөрөм тойром гол горих булаг шанд усан сан аршаан намаг мөстөл гэд байж болох бүх усны гадаргын их үүсвэрийг бичсэн байгаа хгүй. Энд ч тийм байх ёстой байх. Гэхдээ үүнээр үүгээрээ далимдуулаад орон нутгийн иргэдийн хурал бусад ашигт малталтыг ашиглах, олборлох, эдийн засгад манай улс уул уурхайгаар тэлэх гэж байгаа тохиолдолд хязгаарлалт үүсэх юм шүү, хүндрэл үүсэх юм шүү гэсэн нэг санаа зовлт байгаа. За хоёрдугаар асуулт нь яг тэр Бямсрын гишүүн хөндлөлд орон нутагт чинь өөрөө бас энэ бага даацын барилгын бүтээн байгуулалт хийх гэхээр хайрга дайрга олборлох зөвшөөрөл үнэхээр байдгүй, хийж болдоггүй. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? 3 дугаарт нэгэнтээ сая одоо энэ орж ирсэн ажлын хэсгийн гишүүд болон иргэдийн төлөөлөл ярьж байна. Хэрэгжилт хяналтаа тавьж чадахгүй байгаа тохиолдолд энэ хүрээ хязгаарыг ингээд нэмчихээр эсрэгээрээ нөгөө төрийн албаны одоо авилга хэл ахуулын асуудал хүн суртал бүр хүндрээд явчих юм биш байгаа гэсэн санаа зовлол байна. Энэ 3 асуултанд хариулт авъя. Яг 21 онд урт нэртэй хууль батлагдаад 46 аж ахуйн нэгж газрыг цуцлсан байна. Туулгалын иргэд дагуу ярьж байгаа. За аймаг орон нутгад зөндөө олон байгаа баг. 46 аж ахуйн нэгж хайрга дайрга олборлж яс яг олон иргэд дээрээс. Тэгээ 200 м хязгаарласан 200 м хангалтгүй байна гэж үзэж байгаа. За бид нар бол өнөөдөр энэ суусан иргэд бол яг одоо манай бие шуу сонгоны бүсэд амьдарч байгаа энэ хуулийн одоо сөрөг нөлөөлс болж хохирсон тийм иргэд байна. Тэгэхээр бидний хувьд бол хувь санаачлагтаа мэдээж энийг сонгохын зүйтэй байна гэж үзэж байна. 200 м одоо энэ хамнаас тэр хааны хоорондох зайд бол яг суурьшлийн бүстэй залгацсан байж байгаа. Хашаагийн тойруулаад ухаж байгаа. Одоо би бас энэ хэдэн зураг авчирсан юм. Би одоо чуулганы хорол дээр үзүүлэе гэж бодож байгаа. Бид нар бас юугаа сонгох бол дахиад 47 аж ахуйн нэгж байгууллагын тусгай жишээл нэмэгдэж орох юм байна. Нийслэлийн одоо гаргасан нийслэлийн байгаль орчны газраас гаргасан судалгаагаар. Тэгээ ер нь бол яг зөвхөн одоо бас нийслэгч харж болохгүй. Би бас байгаль орчны яамнаас бас энд бас оролцооч гэж одоо Батбаатар сайд руу утсаар одоо 2-3 удаа ярьсан. Тэгээ Батбаатар сайд маань нэг сайн хангалт оролцож өгөхгүй байгаль орчны сайд маань. Тэгээ хуулийн бол одоо манай иргэдийн хүслээр нийслэлчүүдийн хүслээр би энэ хуулийг босруулсан гэж үзэж байгаа. Одоо бол 46 аж ахуйн нэгж байгууллагаас бүгд зогссон байж байгаа. Тэгвэл нүхэн сэргэлт хийхгүй хаяад тавьсан байж байгаа. Бид нар энэ хуулийг хилцэж эхлэн дараа ажлын хэсэг байгуулад нүхэн сэргэлтийн асуудлыг бас давхар оруулах зүйтэй гэж үзэж байгаа. 46 аж ахуйн нэгж байгууллага бүгд хууль нь лиценз нөгчинг болбогц хаяад явцсан. Тэгээ энэ хуулийг бид нар хилцэж эхлээд нүхэн сэргэлтийн асуудлыг оруулаад бас бүтэн сэргээж явах хэрэгтэй гэж үзэж байгаа маа. Энэ бол гарцаа байхгүй зайлшгүй. Хайргач нь бол тэг хаднасаа буталж хийх ёстой шүү дээ. Тэгвэл хамгийн сайн чанартай барилга хизээ баригдахыг гэвэл дайрагнаас баригдана л гэж. Хайрга бол одоо зөвхөн зам өндөрт ордог тийм бүтээгдэхүүн байгаа. Сангийн сайд сажнаас тайлбарч явах шиг байна. За би бол ингэж бодож байгаа маа. Манай улс хурлын гишүүд энэ хуулийг дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. Ер нь бол энэ хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль гэж гарна. Дагалдан өргөн барьсан. Энэ хуулиар 26 оны эхний улиралд багтааж суурьшлийн бүсээ тогтоо гэж.
Одоо аймаг орон нутагт бол суурьшлийн бүсээ тогтоогоогүй учраас хууль хэрэгжүүлэх болцоог засаг дарга нар гаргахгүй байна. Тийм учраас дагаж бүрдэх журмын тухай хуулиар засаг дарга нар аймаг нийслэлийн бүх засаг даргад үүргөгч одоо энэ ажлыг хийлгэх одоо шаардлага тавьсан. За уянга гишүүн, бямсрын гишүүн хоёр ярьж байгаа өмнөх хуулиар явчих юм биш шүү гэж болж тэр өмнөх хуулиар явах гэхлээр 200 м бол хангалтгүй байгаад байгаа юм аа. 200 м гэдэг чинь та бүгд мэдэн шүү дээ. Гол эргээс 200 м гэдэг чинь суурьшлийн бүстэйг тулж ирчээд байгаа байхгүй. Одоо энэ хүмүүс дандаа тэнд амьдарч байгаа л болсон. Тийм учраас энэ 200 м зайлшгүй сунгах ёстой. Тэгээ энэ асуудлуудыг ер нь ганцхан Улаанбаатарт биш Монгол улсын хэмжээнд энэ хайрга дайргын холбоотой хөвөлжилж шийдвэрлэхгүй болохгүй гэж үзэж байгаа. Тэгээд энэ хууль гарснараа бас ялангуяа манай нийслэл хоттой энэ замбрааг олгогдсон байсан. Одоо та хэд маань одоо био шоу сонгоны тэнд яваад үзэх юм бол дайн болцсон юм шиг байна. Тэгээ ажлын хэсгэн дээр байнга ороноос гараад тэгээд энэ нөхөн сэргээлтэй асуудлыг бас нэмж дуусгахын зөв юм болов уу гэж би бас бодож байна. Бусад ашигт томсголтоо хамааралгүй байгаа шүү дээ. Түгээмэл дарах хэвээр хайрга дайрга ис хөрмөн чулуул гэж байгаа. Бусад ашигт томсгол бол ямар ч хамааралгүй зөвхөн эдгээр одоо ашигт малтмалыг хязгаарлах асуудал яригдж байгаа. За саяны ярьсан бусад хүндрэл учрах юм биш үстэй гэдэг дээр зүгээр орон нутгийн засаг дарга нар бол одоо хуулийг хэрэгжүүлэх ёстой. Тэр нөгөө сая бас Бямсрын гишүүн дурдаад тэр суурьшлийн бүс ерөөсө засаг дарга тогтоож өгөхгүй байгаа юм. Яг манай сумын суурьшлийн бүс энэ гэдгийг энэ координатаас энэ координатад ерөөсө тогтоож өгөхгүй байгаа болохоор хууль хэрэгжиж өгөхгүй байна. Тийм учраас бид энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд дагаж мөрдөх журмын тухай хуулиар 26 оны ихэнх урилд багтааж аймгийн нийслэл сумын бүх засаг дарга нар энэ суурьшлийн бүсээ тогтоогдох чиглэлийг энэ хуулиар өгч байгаа. Хууль хэрэгжүүлэлт даалгавар өгч байгаа. Тэгэхээр одоос энэ хоригжээд явах хаа гэсэн бодолтой байна. За бусад зарим одоо жижиг сажиг асуудал бид нар ажлын хэсэг гаргаад бас зарим саналуудыг хүлээж авч ярилцах болцоотой гэж үзэж байна. Тэгэхээр алдар жавхлан гишүүн ярьж ийн л да энэ хамгаалтын бүсийн заагаа сум орон нутаг иргэдийн төлөөлөгчд нь тогтоохгүй байгаа. Тэгээ энэ 14-нд батлагдсан хууль нь хяналт хэрэгжилтэн дээр анхаарч чадахгүй байгаа гэж юм. Тэгэхээр энэ дээр одоо маш сайн анхааралтай ажиллаад энэ хуулийн төслийг одоо Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилт их хурлын дэргэдэх үнэлгээ мониторингийн газраа гаргасан дүгнэлтээр тогтоолын хэрэгжилт 22-оос 27%, хуулийн хэрэгжилт 33-аас 38%, хууль хэрэгжүүлэгч байгууллага гүйцэтгэх засаглал орон нутгийн удирдлага энэ хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа хэрэгжилтэн дээр анхаарахгүй байгаа. Тэгэхээр энэ дээр за хуулийг ингээ өөрчлөөд үнэхээр зорилго нь бол зөв ч гэсэн эргээд миний хамгийн санаа зовж байгаа юм бол эргээд энэ нь бас хүн суртал болж хувирах үйл гэдгийг санаа зовж байгаа. Тэрнээс энэ хуулийн агуулга зарчмын үед бол дэмжиж байна. Энэ дээрээ дахиж анхаарахыг хүсье.